Мэдээ үргэлжилж байна. За робот коучлын улсын аварга шалгаруулах Enjoy AI тэмцээн Монгол улсад анх удаа болж байна. Тухайн тэмцээнд нийслэл болон 21 аймагаас 5-аас 17 насны 330 орчим сурагч оролцлоо. Ингэхдээ сурагчид дэлгэцгүй коучлал, дрон коучлал, робот коучлал гэсэн 3 төрлөөр өрсөлдөж шилдгээр шалгарсан сурагчид ирэх 12 дугаар сард Шанхай хотноо болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм байна. Энэ дроныхоо кодыг болохоор энэ дроны энэ map дээрээ ингээд яг QR код болгон дээр нь очиж буугаад явах байгаа байхгүй. Тэгээд функцээр энэ кодоо хийсэн эргэж байгаа дрон маань одоо хөөрнө гэсэн үг. Энд 120 см гэж байгаа болохоор 120 см дээшээ хөөрнө гэсэн үг. Тэгэхээр 1.2 м. За speed нь 100 гэхээр 100% хурдтайгаар дээшээ хөөрнө гэсэн үг. Одоо энэ ямар зорилготой энэ тэмцээнд оролцож байна? Энэ зорилгод би Монгол улсаа төлөөлж оролцож баах нэг өөрийн медаль авах гэж зүгээр Монгол орноо дэлхийд таниулах гэж. Миний мөрөөдөл IT инженер. Эндээсээ туршлага судлаад дараагийнхаа тэмцээнүүдэд сайн оролцъё доо гэж туршлага судлах гэж орж байна. Цаашдын ер нь зорилго юу вэ? Цаашдын зорилго гэвэл энэ мэргэжлэрээ дагнаж яваад хоббигоо олгоод ямар нэгэн зүйл бүтээх. Чиний хамгийн том мөрөөдөл юу вэ? Монголынхон ер нь дэлхийн ирээдүйд маш том өөрчлөлт оруулах гэж байна. Боловсролын STEM хөтөлбөрийн хүрээнд Enjoy AI тэмцээнийг зохион байгуулж байна. STEM хөтөлбөр нь дэлхийн 51 улсын 11 мянган сургууль 4,000 сургалтын байгууллагад хэрэгждэг. Энэ нь хүүхдэд шинжлэх ухаан, технологи, урлаг, инженер, математикийн мэдлэгийг цогцоор нь олгодог, тоглонгоо суралцах боломжтой гэдгээр онцлог юм а. 21-р зууны альфагийн хүүхдүүд бол угаасаа технологитой хамт амьдарч байгаа. Тэгэхээр технологийн 90 зуунд амьдарч байгаа хүүхдүүд технологиг яаж зөв эзэмших үү, яаж одоо багаасаа дэлгэцгүй болон дэлгэцтэй аргаар код бичиж сурах уу гэх мэтчлэн багаасаа хүүхдүүд маань хоорондоо тоглоомын аргаар өрсөлдөх зарчмаар хүүхдүүд маань өөрсдөө сайжруулах суралцаа явж байгаа гэсэн. Манай улсын хувьд улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхээ өнгөрсөн жил авсан. Цаашид улсдаа Азийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахыг зорж байна. Өнгөрсөн жил болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь роботын дэлхийн хамгийн том тэмцээн болж Гиннест бичигдсэн байна.